Танай зах зээл үйлдвэрлэлийн одоо салбарын хувьд яг юу байна? Жишээ нь өөрчлөх шаардлагатай стандарт, хууль журам, дүрмүүд яг юу байна? Стандартны хувьд одоо ер нь бол нэлээд цэгцрээд одоо манай одоо стандарт хэмжилсэн газраас ч гэсэн маш зөв бодлого баримт одоо бодлогын бичиг баримтуудыг бол мөрдөд явж байгаа гэж харж байгаа. Зүгээр үйлдвэрлэл талдаа Монгол улс талдаа харах юм бол яг одоо ч гэсэн бидний хувьд маш дутагдaltaй талууд их байна. Тухайлх юм бол одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилт байхгүй. Яг энэ хуулинд бол одоо 11.2 ингээд заалт гэдэг юм. Одоо манай компанийн хувьд энэ асуудлыг 10 жил тавьж явж байгаа. Яг энэ хүрээнд болохоор тухайн одоо цементийн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэлийн тохиолдолд одоо импортоор оруулж ирж байгаа тань төхөөрөмжийг галын болон нэмэгдсэн үртгийн албан дотроос чөлөөлөх ийм хуулийн зүйл заалт байдаг боловч нөгөө талдаа одоо татрын хуулинд уяагүй уялдаа холбоо байхгүй. Эсвэл одоо төрийн одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд энэ зүйл заалтанд тухайлан одоо хэрэгждэг тийм ийм одоо ялгамжтай байдлууд бол их үүсдэг. За энэ талаар бидний хувьд ч гэсэн 10 гаруй жил одоо маш идэвхтэй дуугарсаар ирсэн. Одоо ч гэсэн энэ асуудал стил одоо ингээд шийдэгдэж чадахгүй явж байгаа. Харин одоо шинээр одоо өргөн баригдаж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулинд энэ асуудлыг болохоор галийн татвар хуулиар зохицуулах. Тэгтээ галийн татвар хуульдаа уялдж байгаад тэр нь бол чөлөөлөхөөр оруулж байгаа мэн гэж харсан. За нэгт энэ хөрөнгө оруулалтын орчныг бид нэр сайжруулахын тулд ялцчгүй хөрөнгө оруулалтын тухай хуулиа бид нэр сайжруулах ёстой. Энэ бол зайлшгүй зүйл. Нөгөө талаар бид нэр татвар эрх зүйн энэ хууль эрх зүйн орчин дээр татрын хууль бас нэлээд асуудал болдог. Жишээ нь одоо шатлсан татвар байна тий орлогын албан татвар дээр одоо 5, 10, 25% гэх тий ялангуяа энэ одоо 6 тэрбумаас дээш орлоготой бол 25% татвар гээд өндрөөр тавьчингууд шатлан өөр хэмжээ нь бага татврын хэмжээ өндөр болчингууд компаниуд томорч чадахгүй эсэргээрээ жижигсэх ийм одоо энэ бол бодит кейсүүд манай Монголд зөндөө байгаа. Бид нар маш олон том компаниудын жишээнээс энийг харж байна. Тэгэхээр энийг бид нар одоо ялцчгүй энэ одоо шатлыг нэмэгдүүлэх юм уу? Одоо шинэ өргөн баригцсан хуулийн дээр бол энэ 10 тэрбум болж өсөж байгаа байсан. Гэхдээ үнэхээр батлагдахгүй гэдгийг одоо бид нар бас сайн хийж мэдэхгүй. Тэгэхээр энэ татварын одоо илүү ийм одоо нээлттэй бас ингээд ээлтэй орчныг бүрдүүлэхгүй бол энэ компаниуд яг юун дээр очиод зогсдог гэхлээр яг л одоо энэ татварын хяналт шалгалтаас ихсүүлээ те маш олон ийм дарамтууд тэгээ дээр нь нөгөө алдан торгуулийн хэмжээ нь өөрөө маш өндөр байдаг те бараг 20% гээл 20% гээл ингээд явахаар энэ бол ингээд компаниудад маш хүн дээр тулгардаг. Өөрөөр хэлбэл хөгжөхөд нь ингээд одоо хазар тушаа болоод ирдэг гэсэн үг тийм. Одоо нийслэл дээр бол 6 том төсөл хэрэгжиж байгаа. За засгийн газрын зүгээс бас одоо том мега төслүүдийг зарлалцсан. Тэгээд эдгээр нь хоорондоо бас одоо зарим талаараа уялдаа, зарим талаараа тусдаа хэрэгжиж явж байгаа. Та бүхний харж байгаа эдгээр одоо мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийг оролцуулахын тулд тэдний одоо оролцоог илүү сайн хангаж өхийн тулд яг ямар зохицуулт хэрэгтэй байна. Ерөнхийдөө бол олон улсын нээлттэй тендерээр л яваад ах шиг байна. Сонгон шалгаруулалт хэлбэр. Олон улсын нээлттэй тендерээр ерөнхийдөө EPC based буюу яг төлхөөр гардуулах нөхцлөөр төслүүдэд шалгаруулж байна гэж би ойлгосон. Нийслэлийн хувьд болохоор нэлээд одоо энэ 20 минутын энэ утаа төвжирлээс одоо аль болох бууруулах энэ 20 минутын хотын энэ концепт бол зөв гэж харж байгаа. Гэхдээ селебдитүү за дээр нь одоо туулын урдны зам, тойрог шин тойрог зам гэдэг энэ төслүүдэд бас нэлээд бидний хувьд бол оролцох хүсэлт яг цементийн үйлдвэрүүдийн хувьд ман цементийн хувьд ч гэсэн одоо бүтээгдэхүүний нийлүүлэх сонирхол мэдээж ирэх байгаа. Хамгийн гол нь энэ дээр нөгөө нээлттэй ингээд уялдаа холбоо за тухайн одоо төсөлд хэдэн тонн цемент орох юм. Хэдийн нь одоо дотоодын үйлдвэрлэгчид одоо бид нар бол 100% ингээд өөрсдөө хангаж чадна гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар ингэж оролцох хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Ийм уялдаа холбооны асуудлуудыг бид нар маш сайн идэвхтэй хийх хэрэгтэй байна. Бид нар ч гэсэн сайхан ингээд нийслэлтэй бас уулзалт зохион байгуулж байгаа юм л да. За ингээд яг энэ төслүүд хизээ хэрэгжих, ямар хугацаанд хэрэгжих, тоо мэдээлэл нь ямар ах юм бүгдээр уялдаа холбоотой ажилладаг санаачлаг хувийн хвшлээс агиох гарч явж байгаа. Ингэснээрээ бид нар илүү уялдаа холбоотой ажиллах юм бол бүтээгдэхүүнээ нийлүүлэх хуваар маань тодорхой болчих юм бол бас төлбөрийн нөхцөл нь тодорхой болчих юм бол ямар нэгэн одоо нийлүүлэлтийн саадал гарахгүй те энэ дээр ингээд айгүй тийм одоо смут явах боломж байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ямар ч үйлдвэрлэл байна уу, үйл ажиллагаа байна уу, ямар ч одоо байгууллагын одоо энэ хөгжил гэдэг бол ерөөсөө миний бодлоор бол уялдаа холбоо гэдэг мэдээллийн одоо урсгал сайн байх гэж боддог учраас энэ дээр ингээд нийслэл төр засгийн ч гэсэн одоо ийм төслүүд хэрэгжиж байгаа. Энэ дээр ийм хэрэглээний цемент байгаа шүү. Та нар нийлүүлэх бол энэ хэмжээг нийлүүлээрэй гэдэг юм бодит тоотой харилцан одоо ярилцаатай тий уялдаа холбоотой байх юм бол нийслэлийн болон улсын төслүүд бол ямар нэгэн байдлаар гацхгүй явах бүрэн боломж байна гэж харж байгаа. Ялангуяа одоо
Монцемент үйлдвэрийн хувьд болохоор манайх ч 3 хэсэгтэй. Дорногов аймгийн Өргөн сумд бол гол одоо манай чулуунцрын үйлдвэрлэл болон цемент. Мөн манайх нөгөө хаягдл халуун инээсээ одоо эрчим хүч гаргаж авдаг юм бас эрчим хүчний үйлдвэртэй. Мөн Улаанбаатар хотод яг хэрэглэгч болон баруун аймагуудад одоо ойртоод бас цементийн үйлдвэртэй. Ингээд 1 сая тонны хүчин чадалтай гэж авдаг. Энд хооронд бид нар яадаг вэ гэхээр төмөр замаар гол нөгөө одоо цементийн гол чулуунцар гэдэг клинкер гэж байгаа. Тэр бүтээгдэхүүнээ бид нар ингээд тээвэрлээд явхад бол яг төмөр зам дээр бид нар одоо асуудал үүсч эхэлдэг. Ганцхан монцемент ч бусад үйлдвэрүүд ч гэсэн энэ асуудалтай байдаг. Яа тэгэхээр манай төмөр зам ч угаасаа нэг шугамх. За дээр нь хөдлөх бүрэлдэхүүний маань одоо ялангуяа ачааны одоо хагас боон гэж ярьдаг. Энэний хүрэлцээ маш муу. Тийм учраас хувийн хвшлүүд бол аль болох ингээ өөрсдөө баг одоо зээлийн өрөнгөөр байдаг юм өөр санхүүжилт гаргаж агаад зардал гаргажаад одоо бооно одоо худалдаж авдаг гэсэн. Нөгөө за вагоно худалдаад авчихаар дараа нь ямар асуудал яригддаг вэ гэхээр гол замын зүтгүүр гэж байдаг. Тэр зүтгүүрийн маань хүрэлцээ одоо яг Улаанбаатар төмөр замын хэмжээнд 96 байдаг гэж яригддаг ч гэсэн яг үйл ажиллагаанд ашиглагддаг нэг 57-аас 60 орчим. Тэнгүүд гол замын зүтгүүрийн энэ асуудлаас болоод ачаа тээвэр маань одоо удаашрах ч юм уу ийм логистик ботлнекүүд бол байгаад байдаг. Тэгэхээр энийг ерөөсөө шийдэх арга нь бол яг одоо зам тээврийн яам маань ч юм уу мэдээж хэрэг хувийн хвшил одоо вагонд маш их хөрөнгө оруулалт учраас гол замын одоо улсын тэр зүтгүүрт хөрөнгө оруулалт бол маш хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо зам тээврийн яам үнэхээр ингээд нэгдсэн бодлохоор энэ хөдлөх бүрэлдэхүүнтэй анхаарал тавиад яг шинжлэх стокийг шинжлээд нэмэх стокийг нэмээд одоо энэ үйлдвэр хөгжихийн хэрээр энэ төмөр замын логистик бол асуудал болж ирж байгаа учраас энэ дээр ялцчгүй тусгай бодлого гаргах хэрэгтэй харагдтыг. Тийм. Сая 1-р сард те 1 сарын сүүлээр цахилгааны тасалбал за улсын хэмжээнд бол одоо ингээд Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бол бүр илүү мэдэрсэн 10 гаруй хоног үргэлжилсэн. Тэгээд үйлдвэрүүдийн хувьд хэр хүндрэлтэй байв? Та бүхний хувьд алдагдсан боломжийн өртгөө хэд орчим гэж тооцоолж байна? Зөвхөн 1-р сарын одоо үйлдвэрлэлээр. Зөв. За 1-р сард бол одоо яг манай үйлдвэрийн тухайд бол бид нар яг адилхан нэг 2 цаг гэдгийг тасалтанд бол өртсөн. За энэ дээр бол яг бид нар тооцоо хараад үзэхэд бол 30 гаруй удаа яг одоо эрчим хүч тасарсан байгаа. За тэгээд эндээ холбоотой бид нар ямар зардууд ингээд гарваа тий. Яг тэлэр одоо тоног төхөөрөмж ч юм уу гол тоног төхөөрөмж унтраагаад эргээд тасаахад түвшний зардал нэмэгдэж гарах тий. Ажиллах хүч гэдэг ингээд явдаг. Тэгээ үйлдвэрлэсэн нөө бүтээгдэхүүн бид нар үйлдвэрлэх ёстой боломж маань хомс болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний тооцоогоор 100 гаруй сая төгрөгийн зардал бол бид нар алдагдсан боломж гэж ярина тий. Гарсан байна гэж тооцсон. Тэгэхээр ер нь эрчим хүч гэдэг чинь өөрөө маш одоо Монгол улс өөрөө дутагдaltaй болцсон. Энэ үед бол уг нь бол зүүн сэргээгдэх эрчим хүчийг үнэхээр дэмжиж байгаа бол ялангуяа өөрийнхөө хэрэгцээнд одоо сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэдэг энэ аж ахуйн нэгжүүдийг зарим одоо зөвшөөрлийг бол чөлөөлөд өчмөр санагдаад байгаа байхгүй. Манай хувьд ч гэсэн одоо харьцангуй бид нар нөгөө хаягдл одоо халуун инээс эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа учраас үйлдвэрлэлийнхаа одоо төвийн эрчим хүчнээс авах эрчим хүчээ 35-45 хүртэл бид нар бууруулчихж байгаа. Давхар бид нар одоо нарны цахилгаан станц 10 мегаватт орчмын одоо байгууллаа гэж бодоход дахиад эн чинь ингээд буураад ирчин. Тэгэхээр төвийн эрчим хүчинд бид нар одоо аль болох хамаарал маань ингээд буураад эхлэх байхгүй. Энэ бол өөр улсад хэрэгтэй. Нэг талаа. Бид нар хоёрдугаарт өртөг буурна. Маш том давуу талтай. Гэтэл энийг ингээд бид нар одоо яг 10 мегаваттын бас эрчим хүчний нарны станц батарейтай байгуулах гэдэг явж байгаа байхгүй. Яг энэ хугацаанд бид нар одоо тэзүүгээ шинээр хийхтэй тусгай зөвшөөрөл авах гээд маш олон 6-аас 12 сарын хугацаа ингээд нэмж алдаад байгаа юм. Тэгэхээр энийг одоо сайхан их хурлын дарга энэ дээр чөлөөлөгээд кампайн явж байгаа шиг байсан. Энэ үн зөв. Гэтэ маш хурдан ажил хэрэг болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ бид нар жоохон цаг хугацаа айгүй алдаж явж байгаа гэж ер нь харддаг.